За сайн байцгаана уу? Мөнгөний подкаст та бүхэнд хүрээг удсан байна. Тэгээ дахин уулзж байхдаа баяртай байна. Дахиж уулзахдаа бас Эрдэнэ булгантайгаа дахиад хоёр дахь удаагийнхаа подкастаар дахин уулзж байна. Нэг зочин маань ингээд олон удаа орж байгаа тохиолдлын хоёр дахь жишээ юм уу? Би жижигтэй нэлээд орт ярьжсэн. 10 дугаар гэсэн. 10 дугаар хийжсэн. За булгаатай бараг 6 сарын өмнө. Тэ. Оны өмнө шүү дээ, тэ. Бид хоёр боловсролын за боловсролд ер нь яаж хөрөнгө оруулалт хийх вэ гэд Италийн Флоренцад сурах гэж байна. За ямар зардал, ямар одоо жишээл төлбөр яаж бэлтгэх ёстой тухай ярьж ирсэн бол өнөөдөр яг боловсролоо эзэмшээд ингээд 6 сар болжээ. За хэр боловсрсан бэ? Хүмүүс гадагшаа аваад яг төсөлж ирснээс ямар байв? Хоёлаа зөв жоохон чөлөөтэй. Энд яг сургуульд очиод 6 сар гарсан болж тэг одоо процесс л явж байна л дээ. Тэг анх төсөөлж яснаас илүү л байл. Яг одоо очиод тэг сурна ингэж сурна гэж явж байсан. Хүн яг хүний газар очиод сураад явхлаар олон талын өөр орчин нөхцөлд ингээ оролцоод ирэхлээр хувийн талаас аач тэр маш олон талаар л суралцаал явд юм байна. Яг миний хувьд бол яг мэрэгжлийн хувьд аваад үзэх юм бол манай одоо багш нар гэхэд бүгд одоо Францаас гаралтай. Манай одоо багшийн Симоно багш нь одоо багш нь одоо гэхэд Жером гэж Францад том зураач байсан. Тэгээ Жеромын багш одоо гэхэд багшийн багш нь гэхэд Жак Луи Давид гэж бас Франц одоо гайхалтай одоо тийм зураач байсан гिचлэн. Тэгээд тэр одоо уран бүтээлчдийн дамжлага одоо номын дамжлага гэх юм уу? Тэр юм нь одоо бас сурж байгаа да. Бахархалтай. Тэгээ ер нь бол үндсэндээ яг Италид би одоо суралцж байгаа ч гэсэн ер нь бол Францын бас том уран бүтээлчдийн номоор л ер нь суралцж байна л гэсэн. Тэр нь дэлгэх дурлын шунанд оруулж байна тий. Шунанд оруулж байна. Юу н Монголоос яваад Италид очиод за тэгээд нэлээд хэвээ яасан баг шүү дээ тийм ээ. Луврын музей энэ төр гэдэг ямар ч нэлээд одоо уран бүтээл судалгаа хийж явсан уу? Би бол тэгж бас харж байсан. Тэгсэн сая 1 сард Парис ороод Луврын музей үзээд баримлч Родины гэр музей үзлээ. Музей де Орсай гэж одоо импрессионистуудын том музей. Францын орчин үеийн уран бүтээлчтэй 19-р зууны 20-р зууны уран бүтээлчтэй том музей тэрийг бас дахин үзлээ. Өмнө нь одоо бас 5-6 удаа үзчихсэн. Гэхдээ энэ удаа бол бас Италид ингээд номын дуу сонсоод шоу бүр одоо наривчлалтайгаар үзсэн. Тэгээ ер нь бол маш нарийн одоо зураас өнгө гэрчлэнгийн илүү тийм онлайн талаас нь нэлээ өөр л үзчихлээ л дээ. Харин тийм нэлээд гоё газруудаар яг өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр судалгаа хийгээд явах шиг байна гэж харсан шүү дээ. Instagram-аас нарсан юм тийм. За тэгээ тэнд очиод энд амьдарч ирсэн амьдралаас булгагийн амьдрал хэр яаж өөрчлөгдөж байна? Амьдралын маяг яаж өөрчлөгдөж байна? Тэгээд ер нь өмнөх булгаагаас хэр өөрчлөгдөж байна? Гэхдээ яг одоо нэг тийм өөрч яах вэ? Ер нь яг хүн ингээд гэр орноосоо холдоод найз нөхөд яг өөрийнхөө нэг орчноосоо одоо нэг комфорт зон гэж ярьдаг ш. Тийм юмнасаа холдоод ирэхээр хүн илүү шийдвэртэй болдог юм шиг. Тэгээ яг сурах процесс, сурах үйл юмдаа илүү анхаарад бүхэл юм өөрчлөгдөж байгаа юм л да. Одоо орчны хувьд бол тэгээд ингээд үндсэндээ нэг тийм бужигнсан төлөв байдал руу орчиж байгаа шүү дээ. Тэнд ч одоо
таних хүн байхгүй те. Бүгд одоо гаднаас улсаас ирсэн өөр оюутнууд өөр соёл харилцааны хандлагатай ингээд тийм хүмүүсийн дунд ороод ирэхлээр хүн ингээд дахиад өөртөө одоо апдейт хийх юм лээ. Дахиад шинээр. Тэгээд хүн чи яг тийм орчин донд дахиад өөрийгөө оршин тогтнох болно шүү дээ. Тийм тулд өөрөө дахиад ингээд дотроосоо нэмэлт тийм одоо хүчээ гаргаж ирдэг. Өөрийнхөө дотоод нөөц боломжоо гаргаж ирдэг. Яг Монголд болохоор ингээд тогтцсон яг нэг юм орчин нөхцөлд бол хүн ингээд ерөнхийдөө ингээд нэг тогтоод ингээд байгаад байдаг бол яг өөр орчинд ороод өөр хүмүүсийн дунд ороод тэгээд өшөө дээрээс нь дахиад өөр бүр чадвартай сайн хүмүүсийн мундаг хүмүүсийн дунд ороод ирэхлээр тэд нартайгаа энд үсгэхэд байхын тулд суралцахын тулд ч гэдэг юм хүн бол одоо өөрийнхөө тэр яг нөгөө нохоо төгдсөн үед хүн яаж хашаад авснаа мэддэггүй гэдэг шиг хүн нэг тийм өөрөө хүчээ гаргадаг юм шиг байлаа л дээ. Тэнд ч хаанагаага дахиж олж харна гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь хаанагаага тэгээд хаашаа очиж болохоо бас харж байгаа. Боломжтой гэдэг. Тэр жишээлбэл одоо энд бол чинь найз нөхдөд гараал ууцна. Тэгэл за энд бол Эрдэнэ уулган гэж одоо салбартаа тодорхой хэмжээний хүмүүстэй харилцаа холбоотой нэр хүндтэй. Тэгин чинь тэнд очисон нэг Аз тий. Тэр нэг Аз болцсон тий. Тэгэхээр тэр бол хоёрдугаар яг тэнд ингээд нөгөө нэг ганцаардах гэдэг ч юмс өөр айгүй амар ах л та. Тэгж л бодож байна л та. Тий. Одоо очоод яг ихний нэг 3-4 сар ингээл нэг бүх орчин өөрчлөгдчихлөөр хүн яг нэг ганцаардах нэг тийм өөр ордог. За нэг энд болохоор нэг найз нөхдөйгөө уулздаг ч байд юм уу альсвал нэг те ямар нэгэн байдлаар яадаг штэ хүн нэг юм гадагшлуулцдаг штэ. Харилцаанд ороод. Тэгтэл тэнд чинь бол тийм харилцааны одоо гадагшлуулах тийм юм байхгүй. Одоо тэндээс ингээл видео кол хийдэг ч юм уу амттай яриад ингээд байх. Тийм сэтгэл 100% тийм нэг юм боломжгүй болчихж байгаа. Тэгээд ирэхлээр хүн өөртөө төрж байгаа тэр ганцаардл бүх юмнуудаа өөртөө хүлээж аваад тэгэл цаашаа явахаас өөр аргагүй л болж байгаа. Нэг сонирхолтой тал нь гадны улс руу сурах явж сурна гэдэг бол тэр боловсролын одоо хөтөлбөр програмаас гадна тухайн одоо жишээлбэл нийгэм тэр дагалдах боловсрол гэх юм уу та. Тэр сорилт нь өөрөө бас том сургалт. Хүнийг дахиж нэг сориотойгоо хэлбэр болж хөвж ах шиг байна тийм ээ. Тэнд очиж сурах гэхээс илүү тэнд байгаа бүх орчин орон зай өөрийнхөө энэ нийгэм бүтээсэн зүйлээ орхиод өвчөж шүү дээ тийм ээ. Тэг яг Монголд бол бид бол хитрхи нөгөө нэгнийхээ амьдралд их оролцдог. Хувийн амьдрал, хувийн орон зай, хувийн үзэл санаа юу гэдэг тэр юмд хитрхи их оролцдог. Тэгтэл гадныхан бол хүнтэй найзлна, хүнтэй нөхөрлөн. Гэхдээ өөрөө ч хүний хувийн орон зайд алдахгүй. Дээрээс нь бусдыг ч гэсэн өөрийнхөө хувийн орон зайд алдаахгүй гэдэг нэг тийм үзэлтэй. Тэгээд ирэхлээр эн чинь бол нөгөө хүний бие даасан зан чанар. Яг ялгаагүй шүү дээ. Улс орон дээр ч гэсэн адилхан байна шүү дээ. Одоо ингээл тусгаар тогтносон улс бол өөрийнхөө дотоод асуудлыг өөрснөө шийддэг. Тийм байхад дөрөвтийн гадны улс орон нөгөө улс орныхоо дотоод асуудалд тутгалдах. Энэс чинь болоод ингээл улс орны докторгүй байдлууд үүсдэг шиг яг хувийн дээр ч гэсэн ялгаагүй. Яг бид нар бол цаашдаа ингэж жоохон хол явъя гэх юм бол бие биенийхээ одоо дотоод асуудалтай болох утгалтахгүйгээр үлдээх тийм одоо соёлд суралцах хэрэгтэй юм байна л гэж бодож байгаа. Тэгээд хит их утгалцснаас болоод хүний өөрийн нөгөө тусгаар тогтнох тийм чадвар алдагддаг. Тэрнээсээ болоод хүн шийдвэр гаргаж чадхаа байлдаг. Шийдвэр гаргаж чадхаасаа болж гэнэ гэдэг чинь тэгэл дараагийн урхахтай тийм үү хөлнгээ хөврөх нөхцөл бий болчихж байгаа.
ялгаж ойлгоход жоохон тийм хэцүү л ах л та. Одоо яг ингээд сонсоход бол яг хоо чи битэр ярилцаад ингээ ойлгож байна. За мэдээж хүний хувийн орон зай, бие даах байдал гээл те. А гэтэл тэр одоо хувийн орон зай гэдэг нь одоо жишээлбэл гэдэг юм айгу дотночилт тийм шүү дээ те. Амар сүрхий нөхөрлөөл те. Тэгэл ингээл бие биентэй ингээл баян уулзаал, бие биенээ сэтгэл санаараа дэмжээл те. Тэгэхээр тэр бирийг чи одоо тэр хувийн орон зай гэдэг нь аль хэсэгт нь яаж заглагдах юм? За жишээл тэнд сүрхий найцтай болов. Очоод одоо ингээд хүмүүсийн нөхөрлөл ямар хөө байна? Одоо нэг Испани найз би Борха гэдэг. Бас нэг Германаас ирж одоо суралцж байгаа зураач. Лиса гэл Стон Басара гэл олон л найз нөхөд байгаа. Гэхдээ нөгөө хүн өөрийнхөө одоо бүр дотор болж байгаа яг өөрөө шийдэх ёстой тэр асуудлыг бол эцээч одоо нэг нэгнээс асуудгүй. Хэн нэгэнтэй нэгтгэж яхтар зөвлөд байдгүй. Одоо юу хийх тийм сонин харилцаа. Ер нь бол Монголоос бол их өөр. Монголд ч бол ерөөсөө нэгнийхээ өмнөөс бүх юмыг нь шийдэх гэдэг чинь ерөөсөө. Чи тэгсэнгүү. Чи ингэсэнгүү. Эсвэл би одоо бүр нарийнч би одоо яах вэ гэдэг ч юм уу. Гэвчлэн тиймэрхүү юмнууд бол гадны улс орнууд бол байхгүй л дээ. За, юуны боловсролын тал дээр уг нь бол өмнө бол жишээл булгаа юунд сурцсан штэ. Тэгээ Оросд те. Орсын Санкт сурсан те. За. Тэнгууд энэ удаад чиний сурж байгаа ч юм болохоор Санкт болохоор чи бакалавр юм уу? Эсвэл магистр гэж би 2 жилийн мэргэжилтэй шүү дээ. Магистр те. Репняк тийм. За. Энэ удаагийнх болохоор 3 жилийн дипломын хөтөлбөр. Магистр докторууд Флоренц академид сурдаг. Энэ бол яг цэвэр мэргэжлийн ур чадвар ахиулах тийм сургалт 3 жилийн. Жишээлбэл Оросоос ялгаатай чи яг юу мэдэрч байна? Оросоос ялгаатай би одооноос л ер нь жоохон ойлгож байна. Альва юм гэдэг бол онлайн төвшөнд маш сайн байх хэрэгтэй юм байна гэж. Италийн Флоренцийн академи маань болохоор дүрслэх урлагийн суур уран зургийн суур онолуудаа бол огт алдаагүй. Маш сайн суур онол дээр тулгуурлаж одоо тэрийг практиктагаа хослуулж яг тэр одоо заасан онлон яг тэнд зурж байгаа практикаас шаардж байгаа. Тэг онл практик хоёр яг 50% явж үр дүн гардаг. Тэрүүгээр Оросоос бас нэлээ ялгаатай. Ер нь бол 1800 оны ихээр Жером гэж зураач, Чарльз Барг гэж хоёр зураач нийлж Европын дүрслэх урлагийн суур уран зургийн сургалтын аргыг одоо боловсруулж гаргасан байт. Одоо тэр сургалтаар одоо Пикассо, Дали, Саржент, одоо Харолд Спид гэл ер нь баруун Европын одоо бас Америкийн ер нь бүхэл том уран бүтээлчид яг тэрүүгээр тэр онлоор сурч төгсцгөөсөн уран бүтээлчид. Тэгээ яг тэр нь өнөөдрийг болтол бас алдагдаагүй яг л яг тэрүүгээрээ явж байгаа. Тэгээд багш нар нь яг тэр онлоо маш сайн эзэмшсэн мөн яг тэр онлоо бас практик дээр бүр маш сайн ур чадвар болгож одоо өөртөө эзэмшсэн тийм уран бүтээлчид багшилж байгаа. Нүгээрээ бас Оросоос ялгаатай. Орос гэхэд чинь Репни академи чинь бас Екатерина хатны үед чинь Италиас уран бүтээлчдийг, Франц, Италиас уран бүтээлчдийг Орос руу урьж авчирч багшлуулдаг байсан. Мөн сайн төгсөгчтэй Итали руу 2-3 жил практик хийлгүүлж тэг буцаагаад Оросдоо татаж авчирч одоо багшлуулдаг.
Оросын уламжлалч ер нь бол Италиас бас гаралтай л тийм. Тэр нэг ярьжсэн шүү дээ. Тийшээ яваад тэгээд хэлжсэн. Хэрвээ чи яг онлыг нь ойлгочих юм бол одоо баг авиасгүй хүнч зурж чадна гэдэг тий. Ер нь дүрслэх урлагийн хүн зураг зурж сурна гэдэг бол онл практик дээрээс хүн сурч байна. Юмыг одоо бодитоор ингэж дүрслэн илэрхийлэх тэр чадварыг бол ямар ч үсэрнэ. Ачхам тэр чадварыг эзэмшээд юу зурх вэ гэдэг л өөрөө авиасын асуудал байхгүй. Манай Монголд болохоор юмыг нэг бодитоор дүрслэх, юмыг нэг төслүүлээд зурх. Энийг нэг авиастай гэж хэлдэг. Тэгтэл Европт бол нэг юмыг адил төстэй зурх, тэр зурх чадварын хувьд бол тэр бол авиасын асуудал биш. Энэ бол техникийн асуудал. Тэр техникийг эзэмшиж аваад та юу хийж өгнө гэдэг энэ бол авиасын асуудал. Цаашаа ингэ. Ямар ч нэг 7 нот байгаа. Тэгээд тий 7 нот. Тий 7 нот эзэмшнэ гэдэг бол авиас биш. Тий. Эзэмшсэн тэр 7 нотоор чи ямар хөгжим бичиж байгаа гэдэг чинь өөрөө авиасын асуудал. Тэгэхээр өнөөдөр нот эзэмшээд нэг хөгжим дуургаж байгаа хүнийг ч байт юм уу? Эсвэл нэг өнгөдөг нийлүүлээд нэг юм төслүүлж байгаа тэр хүнийг авиастай гэж үзээд байна. Тэгэхээр манайх яг хуу жоох тийм балчирлаа баг. За тийм дээр ингээд очиод онл үзэж байна. Тэр нь илүү 3 жил гэсэн үү те? 3 жил. Тэрийг товчлох бовчлох тийм сонирхол энэ төр байсан уу? Үгүй байгаагүй. Сая 9 сараас 3 сар хүртэл 2 семестр ороод тэгээ 2 семестрийн хугацаанд би ч өөрийгөө нэлээл шахаж ажилласан юм бол өглөө 6:30 гэж усвал орой 10 хөдөлгөртөөр орох яг энэ хугацаанд бол яг бүтэн ажиллаа. Тэгээд 3 дахь семестрийнхаа ажлыг үндсэндээ өмнөх 2 семестртээ бүгдийг баазаж хийгээд тэгээд сургуулийн удирдлагууд бол багш нар тэнхэн ментор бол нөгөө яг чадвар 1-р курст 1-р жилдээ одоо эзэмших ёстой суур чадвараа эзэмшээг бол дараагийн курс руу шилжих боломжгүй байдаг байна. Тэгээд багш нар сая сүүлийн семестр хаагдах шалгалтын дээр одоо бүх юмыг үзээд тэгээд 1-р курсээ бол таахад бол боломжтой болчихжээ гэдэг. Одоо 4 сарын дундаас одоо очиод биш бол 2-р курсынхаа 1-р семестр рүү орж байгаа. Уг нь бол дуусах хугацаа нэзээсэн. 7 сар дуусна. Тэгэхээр 3 сарын хугацаанд өмнө дөрвч шам дараагийн хачаад орчих юм тий. За боловсролын асуудал сурж байгаа зүйлүүд бол булгаатай ирээд уулз хоолгонд л яригддаг л та. Тийм ийм мэдэрлээ. Тэнд чи одоо онл мэдрээд гэсэн чи сайхан байна тий. Яг нөө хийдэг юмныхаа үндсэн суурийг нь ойлгоод эхлэхэд гэл. Тэрнээс гадна ерөн зүгээр тэнд амьдарч байгаа италичууд ер нь ямар хүмүүс амьдрал хэр байна. Ялгаатай нь юу анзаарагдаж байна. Яг италичууд бол нэлээд тийм нээлттэй хүмүүс. Ер нь нэлээд тийм хориглон, халуун. Яг эдийн засгийн хувьд бол Европ дундаа болж байгаа дагуур. Ер нь яг чил цагийн үнэлэмж энэ төр цагийн үнэлэмж бол нэг 6 оюутнууд бол 500 евро мөрөж. Евро тий. Яг бүр одоо албаныхаа хүмүүст болж байгаа дэшэл авах тийм баг. Яг дунджаар бол 6 гэдэг чинь бол муудал орох юм билээ. Европт бол муу. Тийм билээ. Унгар энтрос цагийн 5 мав гэдэг юм билээ. Унгар бүр муу энэ тий. Би сая сонсчод Ирланд бол 11 евро цагийн үнэлэмж. Тэгээ оюутнууд шүү дээ тэр чи тий. Тэгэхээр ингээ үзэхэд бол за дундаж нэг 7-8 байт юм шүү дээ баг. Ер нь нэг 8 л байгаа. 8 юм. Тэгэхээр тэнд бол тийм. Ажлын олдоц энэ төр яа тийм. Ажлын олдоц муу жоох Италид бол. Италид бол муу. Итали хэлтэй байх шаардлагатай. Яг англиар ярьдгууд нь одоо яг нэг жуулчдын юмнууд Милан, Ференц, одоо Венец ч гэх юм уу жуулчны хэсгээр бол ерөнхийдөө англиар ярина гэхдээ л англи хэлтэй хүнд ажил олдож байгаа юм уу. За тэгээд чи одоо бол тэнд бол цэвэр зардал хийгээ сууж байгаа юм шүү дээ. Тий. Ямар ч орлогогүй тий. Би сая хаяа нэг хөрөг зураг зарсан. Тэнд үү? Тий. Оо за nice. Тэгээд оюутнууд тэнд чи
8 зураг мураг худалдах борлуулах боломжтой. Сургууль дотроо нөгөө дээд курсынхаа ангийнхаа оюутнуудыг гоогаад ах зүтэн сайнаар натурд суулгаад хөрг хийд. Тэгээд сая манай ангийн Кристиан гэдэг Швейцар оюутны ээж аав нь ирж би нөгөө Кристианы хөргийг хийсэн бас тэгээд ээж аав нь Италид ирэхдээ тэр хөргийг хөдөлж аваад явсан. Анхныхаа борлуулалтыг хийсэн. Ингээ хогтын зургийг зураад аав ээж нь зарч байгаа шүү дээ. Европод хөрөг зурагч гэдэг уран зургийг үнэлэх үнэлэмж ямар төвшөнд чи одоо сая борлуулж үзэхэд мэдэрч эхэлсэн үү? Ер нь Европод бол хөрөг зураг айгуу сайн штэ. Сайн. Одоо Европод бол хэрвээ би Европ хүнд зураач гэж хэлэх юм бол хөрөг зургийг чи харъя л гэнэ. Аха. Тэгэхээр ер нь хөргийн соёл бол бүр маш одоо өндөр түвшинд хүрсэн. Одоо манай сургуулийн гүйцэтгэх захирал одоо Том Ричардс гэх. Том бол улирлын амралт дээр Лондон руу онгоцоор нисэл одоо Лондонгоос хүмүүс хөргийн захиалга өгдөг. Тэгээд гэрт нь очиж хөргийн одоо 7 хоногоор 14 хоногоор хийчээ. Тэгээ буцаад Итали руу ярьчдаг. Ер нь бол хөргийн соёл, хөрөг зургийн соёл бол Европт бол их өндөр. Бүр ажил болгож байна те. Тэгээ чи бүр маш том соёл. Тийм ээ. Одоо сая бас 3 сард би Голландын Амстердамын Rijks музей гэж үү. Тэр музейгээр орчод ирсэн. Тэр музейгээр ороход л ерөөсөө үүдээс авахгүй л даг нэр нь хөрөг зургууд голдог. Тэгэхээр энэ бол маш том соёл л доо. Яг хөрөг зураг гэхлээр зөвхөн нэг юм хүн зурах асуудал яриад байгаа. Тэгтэл хөрөг зургаар дамжуулаад гоо сайхан. За тэгээд дахиад тэр нөгөө уран зургийн нарийн одоо бүтэц тэр юм бас илэрхийлж, дээрэс нь ур чадвараа харуулна тийм. Ур чадвараа харуулж байна. Тэгээ хүний хөргөөр дамжуулж бас гоо сайхныг харуулж байна. Хүний амьдралыг харуулж байна. Тэгээ үзэл санаа маш их зүйлийг илэрхийлж болох тийм юм. Тэгээд тухайн одоо ерэн цаг үеийнхэн амьдралын өнгө төрх ерөөсө бүх юмыг ерөөсө ганцхан хөрөг зураг тэр бүх юм шингэж байгаа. Тэр нэг 3 сарын өмнө ирсэн шүү дээ. Булгаа ирчээд. Тэгэл булгаагаас за гэл одоо би ч одоо урлагийг ганц ойлгох гэдэг хүн чинь шүү дээ. Тэгсэн чинь надад ирээд хэлжсэн санаж байна. Ингээд ерөнхийдөө бол хөрөг зурагт бол нүүр тэр мөр биеийн тэр ясны бүтцийн тэр гэдэг айгүй нарийн тэр хичээлүүд ингээ орд юм байна те. Одоо хүний баг анатомик судалт юм байна те. Тэрнээс гадна гар бол маш чухал юм байна тий. Бүр гар бүр ингээд бүр тустай бүр том хөрөг тий сэдв болж эхэлж байна тий байна. Манайхан бол дандаа ингээд гарыг баллар та тий нуучдаг тий. Тэнгуутаа ерөөсөө нүүрэн дээр л их ажиллаад байдаг гэдэг. Тэрийг сонсож байхад нэр бас ингээд алхам алхмаар ойлгож байгаа байхгүй юу? За бас нэг ийм тэгээ одоо би жишээлбэл зураг мөр харахтаа бас нэг гар мар харах маягтай болоод байна шүү дээ. Тэр гар нь орж ирээч үү те байна уу гэл те. Гэт гих мэт. Тэгэхээр тэнд бол нэрээ бас өндөр хөгжсөн оронд үнэлгээ энэ төр өөр байгаа юм шүү те. Дээр нэг надад иржсэн. Чи нэг багшаага та нар яагаад ингэж бизнес хийхгүй байгаа юм шүү дээ явахгүй юм. Тэр хүмүүсийн нэг сэтгэлгээний ойлголт Аз хүмүүсийн сэтгэлгээний талаар чи нэг ялгаатай талаар иржсэн шүү дээ. Тэр талаар хожлаач. Манай ангид 2 хятад оюут байд. Бээжингийн хятад, Шанхай хятад. Тэгээд нөгөө 2 хятад оюутантайгаа би ярилцчих байхгүй юу? Шанхайд хэдлээ нийлж Лоренцо уран зургийн академийн салбарыг байгуулъя гэдэг. За. Тэгээд хэдлээ очиод үүсгэн байгуулаад тэндээ багшлаа. Дахиад дээрэс нь Италиас одоо залуу багш нартайгаа яриад гэрээгээр ингээ багшлуулж болох юм байна. Тэгээ бид гурав Итали багш нартайгаа ярилцахгүй юу? Хэдлээ Шанхайд Лоренцо академийн салбарыг нээе. Тэгээд тэгсэн чинь
тэд нэр ерөөсөө энэ талаар бодож байгаагүй байхгүй. Тэгсэн хэрнээ одоо уран бүтээлээ яаж одоо дэлхийн зах зээл дээр гаргах уу гэж бас хоорондоо ярилцдаг. Тэгтэл одоо Шанхай бол сүүл үед бол дэлхийн яг урлагийн зах зээл бол бас тэнд нэлээд том төв болж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ингээд сургуулаа нээх юм бол бас бид нэр хятадын зах зээл дээр хятад оюутнуудад Аз оюутнуудад бас сургуулийнхаа дээр арга техник технологи дээр юмыг зааж болох юм байна. Бас тийшээ ингэж хөл тавьж болох юм байна. Тэгээд тэгсэн чинь манай Итали багш нар бол нилээ үл итгэсэн, гайхсан тийм байдлаар хүлээж авч байгаа. Тэгтэл Монгол хүн болохоор нөгөө Монгол хүний толгойд бол боломжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй л гэж боддсон юм байл л дээ. Бид нар бол бүх юм болно гэж боддог. Тэгээд эхэлж ингэж баг шийдчихэд дараа нь ингэж нэг шийдлийг гаргаж олдог ч юм уу тийм. Тэгэл тэндээс сэтгэлгээний бас ялгаанууд баг. Тэгтэл манай багш нар ч бол их сайхан амьдарч шүү дээ. Нэг тодорхой цагт урландаа нэг 2-3 цаг суучаад тэгэл кофе мофегоо гаал нохомхоо салхилуулаад тэгэл сайхан амраал тэгээ нэг жоохон багшлаад ингээл ерөөсө өдөртний амьдралынх нь одоо нөгөө рутин ерөөс тиймэрхүү. Нэг баян биш үү? Эсвэл нэг тийм баян биш. Тэгээ нэг тийм айхтар баян одоо бүр амир тансаг амьдрийч гэж юу боддгоо. Тэгэл ерөөс сайхан тайван уран бүтээлээ хийгээл. Тэгээ тэр нь олон хүмүүст хүрч байвал тэгэл хаппи. Тэр яг одоо яг тэр Шанхай оюутан одоо Хятадаас ирсэн 2 оюутан байсан шүү дээ. Тийм. Чи надад нэг харуулж исэн. Төгөлдөр уран дээр ингээд амар гоё тоглож исэн. Тэ. Тэгээд ерөнхийдөө танаа ангийнхан чинь дандаа юм зургийн ангийнхан болов гэсэн чинь бүгд өөр нэг юм урлагийн нэг юм хөгжмийн боловсралтай тэ. Тэр зүйлийг ингээд нэг чи ярьжсэн да. Бас тий тэр их сонио. Манай сургуулийн лекцийн танхимд төгөлдөр өрөөд. Тэгээ хичээлийн үе ярьж байт юм альсвал хичээлийн дараа мараа энэ ингэж хад гинт ингэж мондог төгөлдөр уур тоглодог байхгүй. Үе ингээл бүр яг мэрэгжлийн төгөлдөр уур тоглож байгаа юм шиг. Тэгээ яваад очингууд манай анги оюутан очиад альсвал нэг 2 дугаар курс яваад. Нэг бол 3 оюутан ч байж байгаа шиг ерөөсө тэгээд ер нь бол Европын оюутнууд бол нийтээрээ хөгжмийн боловсрал маш өндөр юм бэл. Бүгд төгөлдөр уур тоглоно. Бүгд хөгжим тоглож чадна. Тэгэхээр тэр суур 10 жилийн боловсролд нь хөгжим тоглох, хөгжмийн боловсрал дээр юм маш сайн заад юм байна. Тэгээ зарим оюутнууд одоо дуу муу дуулахад хажуунаас ер нь бүгд хооролж чадчихжээ. Хоолой салгаж ерөөсөө бүгд тийм боловсралтай байгаад. Тэгээд манай ингээд нэг Саймон гээд Швед оюутан баг. Тэр ихэд л хөгжимчин байсан нөхөр баг, саксофонч. Тэгээд зураач одоо хажуугаар нь бас зураг зурдаг. Тэгээд бүр өөрийнхөө зургийг бүр одоо гүнзгэрүүлнэ гэж явж байгаа ч. Тэр нь хөгжмийн боловсрал бол маш сайн хөгжсөн юм бэл. Тэгээд дээр нөө Монголоос нэг дуучин очиж чи нэг цуг явсан шүү дээ. Амар. Тий амар төвшин. Амар төвшин тий. Тэгсэн чинь чамаас асуугаад байсан гэжтэй. Тоглолтыг нь хаана тий. Тий, Флоренцид сая намар штэ. Амраад энэ хит хоног тоглолоо. Тэгээд нэг тоглолтын дээр нь очиж үзсэн. Тэгээ би нөгөө Instagram-ийн стори гэдээ яасан чи оюутнууд бүгд асуугаад дараагийн удаа ингэж дөөрийн концерт юм болох юм бол ингээд хэлж байгаарай бид нар үзмээр байна гэдэг. Тэгээд тэр чинь тэр хүмүүс бас тийм сонгодог урлагийн маш том соёлтой л байна л дээ. Харин тэр ингээд сонссон ч их сонирхолтой санагдсан. Тэгэхээр ингээд тэд нар бол бүр багасаа бүр тэрийг ойлгож тэ өссөн байна. Сонгодог урлагийг тэ ялангуяа сүрхий айлын хөтөд сүрхий л юм бэл. За тэгэхээр тийм сонирхолтой зүйлийг булгааг ирэхлээр үе сонсдог юм аа. Тэнд юу болж ийж яаж юм гэдэг. Тэгээ ер нь яг
Миний одоо бас нэлээд ойлгож байгаа зүйл бол тэр тусгаар тогтнол гэдэг юм л ер нь маш чухал юм байна л гэж ойлгодог. Хэн нэгнээс одоо хараат байх биш. Би даасан байдал. Тэ би даасан байдал. Одоо Монголд бол ер нь нөгөө нэг ийм байдал их газар авчих шүү дээ. Бро гэдэг нэг тийм. Нэг сайн ихтэй. Монголд нэг жоохон байр суурь олж авахын тулд заавал нэг сайн ахтай байх шаардлагатай. Тэ заавал хэн нэгний нэг тийм хараат, нэг бол хэн нэгний тийм халамжинд одоо дэшээ гардаг ч гэдэм үү. Энэ байдлыг л ер нь халах ёстой юм шиг байна. Бид нар бол бие биендээ тэгж харилцсан хүндэтгэлтэйгээр тийм нөхөрлөлийн байдлаар одоо ахдаг байсан ч гэсэн тэгж яах ёстой. Найз нөхөд байсан ч тийм харилцаан дээр тийм эрүүл харилцаа бий болохгүй бол манайхан чинь нэг тусалсан гэвэл нөгөөхөө болчлох гэдэг шүү дээ. Нэг бол нөгөөхөндөө дарамт үзүүлэх гэдэг ч юм. Эсвэл нөгөөхөө тусалсан хэн нэгнийгээ хинч байлгах гэдэг. Өөрөөсөө өтөрхий хамааралтай байлгах гэдэг. Тэгтэл яг үнэндээ тусламж дэмжлэгч байд юм уу тийм юм гэдэг бол нөгөө хүн нь өөрөөс нь дахиж тусламж авахаа байж л байвал уул нь сайн хэрэг шүү дээ. Тэр хүн бие дааж ивэл сайн байхгүй. Тэгтэл манайд эсэргээрээ хэн нэгэнд туслаад одоо дэмжин туслана гिचингүүтэй нөгөө хүн бие даах гэхлээр дургуцаад байдаг. Тэгээд нөгөөх нь нураадаг, унагадаг ийм буруу систем яваад шүү дээ. Тэгтэл одоо манай би өөрөөсөө анзаарсан юм л да. Манай Симона багш гэдэг одоо гол тэнхмэр эрхлэгч багш. Багш манад ингээл маш их юм заадаг. Тэгээд би багшаага маш хүндэлдэг. Тэгээд би нөгөө нэг багш надад одоо бүр тухайлан ингэж бүр яагаад байна гэж ойлгохгүй. Тухайлан сайн хандж байна гэж ойлгохгүй. Тэгэнгүүтээ би ингээл багштай нөгөө Монголоос нэг жоохон налуур амсмаа тэр авчиж өгвөл ингэсэн чи багш амир гой хүлээж авчих юм л да. Гэхдээ надтай нөгөө нэг харьцдаг ханддаг тэр юм нь яг хэвээр байх. Бүр илүү ч одоо баг жоохон хатуу тийм байдалтай хандж байгаа байхгүй. Тэглээгээд бусад оюутнуудтай ч гэсэн яг л тэр үгээр ханд. Тэгэхээр тэр нөгөө нэг юм эрхчлөө байдаг. Орон зай. Одоо юу гэдэг Эрдэнэ улаан надад одоо Монголоос бэлэг авчирсан. Тэгээд би энд сайн хандах хэрэгтэй эсвэл энд одоо би хэлэх үгээ залгих хэрэгтэй ч гэх юм уу хэзээ шүү дээ юм байхгүй. Тэгэхээр энэ аюул чухал тийм эрүүл харилцаа. Ерөөсөө маш тийм ил тод эрүүл ойлгомжтой шудраг тийм харилцаа чинь л ингээ урт хугацаатай л явдаг юм байна л да. Тэгэхгүй нөгөө Монголд байгаа харилцаа чинь маш бүрхэг байгаа шүү дээ. Хүн нэг юм бэлгэлдэг ч байт юм уу эсвэл тэгэнгүүтээ нөгөөх нь дарамтанд ордог те. Хэлэх гэснээ хэлж чаддгүй. Найз нөхдийн харилцаа, гэр бүл, ах トゥ танилын харилцаа бүгд ингээд нэг юм нэгнийгээ барьцаалсан нэг тийм систем рүү орчингууд тэр чинь цаашаа явж чадахгүй болчихж байгаа юм. Чи бүр өөр дээрээ мэдэрсэн их сонирхолтой шүү дээ. Тэгээ чамд тэрийг бас их сайн хэлж ойлгуулж ин үйлдэлээрээ. Миний даалт одоо би ингээд багштай ингээд бэлэг яах вэ талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа боловч миний цаана би бас багшаага барьцаалах гэж утсан байгаа байхгүй. Тэр нь бол та надад илүү сайн хандаач. Илүү сайн ханддаг. Илүү сайн шай болох гал те. Тий, илүү сайн шай болох. Энэ гарын шаймаа гээл те. Тий. Тэгтэл тэр хүний хувьд бол ажиллаа хийж байгаа. Насаараа одоо багшилсан тийм. Тэгтэл насаараа багшилсан тэгээд өчнөө гайхамшигтай уран бүтээлч төрүүлээ гаргацсан. Одоо дөрөвчээс нь Европ, Америкт долгоо зохиол явж байна. Тэгтэл тэр хүний хувьд бол ингээд юу гэдэг энэ илүү сайн хандаад тэрэнд нь муу хандна гэсэн тийм сэтгэхүй байхгүй. Боловсрал гэдгийг бас ингээнээр ойлгоод бие даах тий. Хамааралгүй байж асуудлыг ингээд арай жоохон одоо эрүүл харж сурах тий. Тий. Өөрөө ч бусдаас хамааралгүй байхыг хичээх хэрэгтэй.
бусдыг ч өөрөөсөө хамааралтай байлгахгүй байхыг хичээх хэрэгтэй юм шиг байна. Энэ бол одоо аягүй чухал. Бид нэр одоо би ч гэсэн ингээд шав байна. Одоо хүүхдүүд дээрээ ч гэсэн биднэрт хамгийн ойрхон байгаа хүрээлэл бол бидний гэр бүл шүү дээ. Хүүхдүүд. Тэгтэл бид нар одоо хүүхдүүдтэй ч гэсэн өсгөхдөө өөрөөсөө хамааралтайгаар өсгөж ерөөсөө болохгүй. Найз нөхдөө ч гэсэн өөрөөсөө тийм хамааралтайгаар байлгах тийм харилцаа нөхөрлөл бий болгож болохгүй байхгүй. Туслана мэдээж хүний харилцаанд чинь бие биендээ туслана те бие бинийгээ дэмжих биенээсээ асуу зөвлөх тийм юм байлгүй л. Гэхдээ тэр харилцаан дунд өөрөөсөө хамаатай байлгах гэдэг нь үү эсвэл би өөрөө бусдаас хамаатай байх тийм нөхцөл рүү орж ийнө үү гэдэг имийг дандаа ингэ сэхэрч явах хэрэгтэй л шүү. Хэрвээ тийм санаатайгаар тийм сэтэл хийж байгаа үйлдэлүүдэд хүн өөрөө ухамсарлаж тэрийгэ зогсоож засч л байх хэрэгтэй юм шүү. Яг бид нар тэрийг одоо ингээд тийм жишээ сонсож байгаа нэг сайхан байна л да. Ялангуяа Симон багшаас олж харсан тий. Би ийм юм анзаарсан гэдэг. Тэнтэй чи ингээд ганцаар байхдаа бие даагаад ер нь л би бие даагаах юм байна гэдгийг анзаараад тий. Тэр энэ төр бол өөрөө яг нэр бие даах хэрэгтэй юм байна гэдгийг сайн харуулж байна. Оюутнууд одоо оюутнууд нар ч гэсэн яг юм байдал их маш их ажиглагддаг. Монголд бол бид нар ингээд хүнтэй танилцаад найз нөхөд болоод ингээд хүй хайгаал орж гараал олзож очраал бүр ингээд бүх юм ярилцаал ингээд те маш их тийм холбоо хамааралтай болцгоодог шүү дээ. Тэгээд тэрэндээ эргээд бас ингээд өөрснөө орооцолддог. Тэгээд эргээд нөгөө харилцаа нь ингээд айгүй айдал руу шилждэг ч юм. Тэгтэл Европын оюутнууд бол сайхан нөхөрлөн. Тэгтээ өнөөдөр ингээл сайхан юм ярьж суугаад энэ чөхрөөл ингээл сууж хахад маргааш нь ингээл юу гэдэг нэг танихгүй хүн шиг юм шиг ингээл явж байна. Тэгээд тэр нь эхлээд ингээд амар цочирдмаар. Өчигдөрхөн инээж хөрөөд. Одоо өчигдөрхөн инээж хөрөөд явж яснаа гэж. Хүүтэн хүндий санагдсан уу? Хүүтэн хүндий танихгүй ч юм шиг ингээл те хаяа ихчэл ингээл явж яадаг те. Тэгээд эн чинь нэг тийм байгалийн нэг тийм жамал юм шиг юм л да. Тэр чинь нэг заавал бидний сэтгхүүд болохоор нэг тийм зууралдах сэтгхүү байгаа тоххой. Өчигдөр надтай ингээд кофе уугаал инээж өхрөөл сууж исэн бол маргааш суух хэрэгтэй юм шиг. Нөгөөдөр ч ингээд энэ хүн суух хэрэгтэй юм шиг. Эн чинь өөрөлдвөл өмчин сэтгхүү яваад шүү дээ. Нөгөө нөмжлөх гэдэг шүү дээ. Миний найз надтай л байх хэрэгтэй гэсэн. Ихтэл нөгөөх нь маргааш нь өөр хүнтэй ингээл юм яриад инээж өхрөөл байжлаа. Нөгөөдөр нь ингээл яажлаа ингээд. Тэгээд тэглээгээд бит хоёрын харилцаа ингээд тасарчж байгаа биш байхгүй. Тэгэхээр энд нэг юм тэгээд тэрэнд хямарчаана гэдэг бол би өөрөө тусгаар тогтноогүй байна гэсэн үг байхгүй. Тэр миний нөө тусгаар тогтнол тэнд яваад байна шүү дээ. Ингээл энэ яагаад надтай ярилцахгүй байгаа юм бол энэ яагаад ингээд те ингэхгүй байна. Энэ яагаад өөр хүнтэй ингээд ажил нөхөрлөд яваад. Тэгэхээр хүн өөрийнхөө дотоод дээр югаал барьж мэдж яах юм чухал. Юу хийхээ тайван байхаа тэ төлөв төвшин байх энэ дотоод юм чинь ерөөсөө өөрөөс хамаарах хэрэгтэй гэдгийг нөгөө тиймэрхүү харилцаанаас ч хүн ингээд маш их юм анзаарч байгаа байхгүй. Тэгэхээр хаа бас тэр хүмүүс одоо бусдтай харилцахтаа түрүүний чиний одоо ярьж байгаа шиг өөрийнхөө асуудлыг өөртөө илүү хэрж шийдээд тэр бусдад заавал ингээд бид нар чинь бол ингээд бүх асуудлаа бусдаар дамжуулж одоо мэдээлэл дамжуулагч байгаа шүү дээ. Өөртөө бүх зовлон юу гэдгийг баяр баясгалан. Тэгэхээр одоо чи хэлбэл миний надад болж байгаа үйл явдлыг тэр хүн заавал очиж ярих шаардлагагүй гэдэг нэг юм заагуудыг хүн илүүсээ ойлгоод эхлэхээр дараа нь барьцаалагдах шаардлагагүй
одоо бүх юм ингээд ярьж байгаа хүн бол яалчгүй яг адилхан мэдээлэлтэй шүү дээ. Одоо миний байгаа бүх болж байгаа үйл явдлыг чи мэдчихлээр яг адилхан мэдээлэлтэй болчих шүү дээ. Одоо баг бүх юм ярьсан. Тэгэхээр би энээс холдох юм бол энэ миний одоо мэдээллээр наа барьцаалаад өөр хин нэгэнд яриад одоо юу гэдэг те. Тэгээд яг манай Монголд бол ер нь бол залуучууд бид нар бол бие даахал хэрэгтэй байна. Тэр бие даасан үзэл санаа, бие даасан амьдрал одоо ч өөрийнхөө дотоод асуудлыг өөрөө шийддэг болох хэрэгтэй. Одоо сэтгэл санаагаар унах, готрох юу гэдэг. Энэ юм ач гэсэн хүн өөрөө хүлээж аваад өөртөө шийдэх хэрэгтэй. Тэрс чи ингээд бусдад ингээд бүх юм яриад бусдад бүх юм нэлзаагаал те. Ингээд чин шийдэл биш л хүн явж хинчнээ бусадтай ярьсан ч гэсэн өөрөө шийднэ. Хэдэн зуун хүнтэй ярьсан ч гэсэн эцээч явж өөрөө шийдвэр гаргана. Тэгэхээр хүн өөртөө бие даагаад сурчих юм бол маш олон асуудал шийдэгдчих واخ. Хамааралгүй болчихно. Хамааралгүй болно. Тэгээ хамааралгүй болно гэдэг маань одоо бүр тасраад явчихж байгаа хэрэг биш шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тийм чадахгүй юу гэдэг тийм эрүүл харилцаа л бий болох юм бэл. Эрүүл илүү их хялбар. Ойлгомжтой. Гэтэл одоо манай Монголд гэхэд л улс төрийн төвшөнд ингээд жижиг ах үгэрийн төвшөнд бүр хэтэрхий гэр бүл өртөлт хоорондоо зууралдсан, орооцолдсон, бие биенийхээ барьцаалсан. Гэр бүл ялангуяа тийм ба залуучууд, залуу гэр бүл ашигтай тийм нийгэм маань өөрөө тийм бүр байхгүй. Одоо нам бүлэглэл гээл ингээд чинь бүгд нэгнийгээ барьцаалцсан. Найз нөхөд ялгаагүй. Бүгд нэгнийхээ бүх хэрэгт оролцдог. Энд чинь нэг тийм эрүүл бус систем бий болоод байна. За ингээд сонирхолтой ярилцлага бит хоёр өнөөдөр өрнүүлж байна. Дуусгах гэдэг. Дуусгах юм уу? Тэгэл одоо энэ Орос Украины энэ дайны асуудал гэл те. Энэ ч гэсэн ялгаагүй л тийм ба шүү. Нэгнийхээ дотоод асуудалд оролцох гэсэн. Нэгнийхээ шийдвэрийг одоо эсэргүүцсэн ч тийм юмнаас болж л ингээл бүлд улсаар хүртэл одоо баларх төрж шүү. Чи ерөөсөө л яг нөгөө нэг би бол систем бол яг л нэг л байдаг. Яг харагдах болж байгаа үйл явдал нь яг өөрөөр том жижиг гэж байгаа болохоос яг систем бол ерөөсөө л хувь хүнд үйлчилж байгаа систем улс оронд ч ялгаагүй үйлчлэл. Тэ бие даах гэдэг бол аюу чухал байна л та. Бүх төвшөнд те. Тэр тал дээр одоо жишээлбэл миний одоо байнгын ярих гэдэг зүйл бол санхүүгийн бие даасан байдал. Эхний үнэлж байгаа шүү. Энэ бол бүр гэр бүл дотор ч гэсэн одоо эхнэр нөхөр хоёр эхнэр өөрөө бие даасан санхүүгийн юм бие даасан болж эхэлвэл буюу хувьдаа одоо эрсдлийн мөнгөтэй болоод эхэлвэл ядчил хүчирхийлээс өөрөө хамгаална гэж үзэж байгаа байхгүй. Одоо нөхрийнхөө гинтийн дайралтаас өөрөө хамгаална гэдэг нь гарч яваад энд нэг юм одоо буудалд очиод ингээд өөрөө хамгаалцдаг ч юм уу те. Тэгэхээр бүх юм хамааралтай байгаа учраас бүх муухайг нь хүлээн зөвшөөрнө те. Бүх асуудлыг одоо жишээлбэл даван туулж чадхаа болно. Яг ийм асуудал. Тэг яг тэрнтэй адилханаар залуучдын одоо бие санхүүгийн бие даасан байдлаас хамаарат сонгуул өгөх боломж хязгаарлагдаж байна. Тэг мөнгө өгөх амлсанд нь баг шийдвэр гаргахаас сонголтгүй болж байна те. Тэнгууд зүгээр энийг зур жоохон томордод харуул Монгол л яг Оросоос санхүүгийн хамралтай байгаа учраас бүх юм дээр барыг зөвшөөрөхөөс аргагүй юм шиг хятад дээр ч гэсэн одоо хэл хаахлаар те. Ингээд үзэхлээр бидний бие даасан байдал зүгээр яг хувь хүнээсээ гэр бүлээсээ ч гэдэг юм уу харагдаад эхэлж байгаа шиг байна л та. Тий. Одоо би ч гэсэн ингээ хүүхдийнхаа хүмүүжил дээр ингээд эргээд бодож байгаа. Ер нь бол хүүхдийг бие даахад бие даасан тийм хүн болгож хүмүүжүүлэхэд бид нар одооноос өөр шийдвэр гаргуулах. Тэгээд өөрийнх нь гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөөр нь одоо өөрүүлэх баг зүйл дээр ч гэсэн хамаагүй.
энэ ер нь их чухал юм шиг байна. Тэгээд нэг хүний амьдрал тутгалдаад байдгүй, өөрийнхөө амьдралд бас бусдыг утгаад байдгүй. Чинь ингээл томрох юм бол маш тийм урхахтай зүйл байгаа байхгүй. Тэгээд бие даасан байдал гэдэг бол мэдээж бас үнээр олдсон шүү дээ. Үр дагавар нь одоо өвдөлттэй хэцүү байсан ч гэсэн тэрийг дагаж бас сайн сайхан зүйлс бас дараагийн шийдлүүд гарч ирдэг учраас ингээд яг зөвхөн нөгөө бодолснаагаараа ингээд хүний хэрэгшээлт байгаад байх биш. Өөрийнхөө дуу алга хүргэснийхаа төлөө дээр өвдөлтийг нь ч даадаг. Бас өөрийнхөө байр суурин дээр зогссныхоо төлөө гарах сайн сайхныг ч гэсэн өөртөө авдаг. Тийм чадварыг л яах хэрэгтэй. Одоо манай улс хэд ч л ингээл Оросоос тэрхийг хамааралтай тийм. Тэгээд тэрнийхээ эсрэг дуурч чадахгүй, бурууг нь мэдсээр гэж дуурч чадахгүй. Тэгтэл дуурайд ард дээр нь гарах тэр сөрөг үр дагаврын ч гэсэн бид нар ер нь бол хүлээж аваад тэгжиж дараагийн бас эерэг зөв тийм шийдлүүд араас нь дахиад гарч ил ирнэ шүү дээ. Бид нар заалжгүй шийдэх хэрэгтэй. За сайхан аялал хийсэн байна. Бас ирээд юу сурч, юуг мэдэрч, юуг ойлгож байгаа хуваалцж байгаад баярлж байна. Тэгээ дараагийн одоо хизээ нааш одоо явах гэж байна шүү дээ, тийм. Тэр нь яаж хэр хугацаанд Монгол руу ирэхээр яг би сая энэ удаа бол энд ирж зураг зурах ажилтай ирсэн. Ажлын гэрээтэй явж байгаа. Тэгээд тэрнийхээ явгаар энд ирж сая 14 хоног зураг зурж агаад бүтээл хийгээд тэгээ одоо нэг өдөр буцсан. Тэгээ буцаад 7 сар ихээр ирэндээ. Би 3 сар амарч 9 сард буцсан. За тэгвэл тэгээд дахиад дараа нь яваад дахиад гоё тэнд ойлгоод ухаарад аймараад болох байлгүй тий. Хүмүүс ч удах тусмаа илүү их нийгмийн амьдралын гүн рүү н орж шít. Тэр эмо гэснээс уул нь бол эморох гэдэг чинь айгүй хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Бид нар эмордог. Гэхдээ эморлоо өөрсөндөө ерөөсөө хүлээж авдаг. Хүн сэтгэл зүйн хувьд ингээд шархлах, сэтгэл зүйн хувьд одоо өвдөх гониглах эдгээр чинь энэ дотроо ямар нэгэн зүйлийг шийдэчээ гэсэн нэг тийм тохионууд байгаа байхгүй, сигналууд. Тэгтэл бид нар болохоор ямар нэгэн байдлаар тэр сигналаас энэ шийдэх ёстой дотор чинь ямар нэгэн тийм зөрчил яваад шүү дээ. Одоо эмзэглээд байна гэдэг чинь. Гэтэл тэрнлүүгээ энэ ямар дохио дотроос өгөөд байна гэдгийг дотгошоогоо уул нь бол өшөө ингэж орох ёстой юм шиг байна. Тэгтэл бид нар ингээд нэг гониглах, эмзэглэх тохиолдлуудад дандаа тэрийгэ дарах гэж оролддог. Хүлээж авах биш. Нэг бол тэрийг унтраах, тэр тохиог нь унтраах, нэг бол чихээ бүглөөд байгаа байхгүй. Тэгтэл уул нь бол тэр хямарч байгаа, эмзэглэж байгаа юм руугаа гүн ороод үзэх юм бол маш олон зүйлийг ойлгож өөртөө одоо өөрчлөлт хийх тийм боломжтой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэр эморн гэдэг бол нэг шийдэх ёстой том проблемыг чинь үүд онгойж байгаа. Тэгээд онгойс нь тэр дотроос чинь гарч ирж байгаа дуу хоолой. Тэгэхээр тэрийг аль болох битгий ингэж хүн амтантай уулзаал, ингэ сарниулаал те. Ингээд нэг юм сатаарч ингэж мартагнууллаач. Тэрийг өөрөө ингээд тэр юунаас бий болж байгаа уг шалтгааныг нь олоод ингээ өөртөө нүүр тулах хэрэгтэй. Яг гүцэд хямрах хэрэгтэй юм байна тийм. Гүцэд хямрах. Өөртөө яг нүүр тулах хэрэгтэй. Үнэхээр би бусдаас хамаарч ингээд байна уу? Тэгэх бол тэрийг өөрчлөх хэрэгтэй. Эрхчлөөтэй болох хэрэгтэй байхгүй. Хүн яг тийм дотоодын эрхчлөөтэй болоод ирэх юм бол хэн нэгэн чамайг одоо бүр унгаал, хэн нэгэн чамайг бүр шидэд байх тийм нөхцөлийг байхгүй л шүү дээ. За гоё зөвлөгөө байна. Гоёч бас олж харсан өнцөг байна.
За амарцгой гэдэг чинь нэрээс. За тэгээд булгаада дараагийн одоо 3 дахь уулзалтаа аялал төгөлөг 7 сар ч юм уу. Тэгэхээр нэрэлцээ. Тэгээд тэр үед бас бүрч илүү сонь сайхан дээрхэлгүй цагч дулаарцсан бас сайхан байх байх гэж бодож байна. Сурлагт нь өндөр хэмжээнд төсөө. Баярлалаа. За ирээд подкастер ороод өөрийнхөө олж харж байгаа, мэдж байгаа, сурж байгаа, мэдэрч байгаагаа хуваалцж байгаад бас талархснаа илэрхийлье. Баярлалаа. Тийм. За тэгээд дараа нь яг мөнгөний подкастыг дараагийн дугаар дээр илүү одоо Европод, Италийн одоо тэр санхүүгийн талаар илүү бас хүмүүст мэдээлэл хүргэе гэж бодож байна. Нэрээ зүгээр одоо сансан дээр нэг юм асуухад Луврын музейд орж үзэхэд ер нь нэг өдөр хангалттай, хэдэн өдөр хангалттай гэдэг юм байна. Яг хүний нөгөө зорилгоос л болж байгаа. Хүн бүгдийг үзэхийг зорж байгаа юм уу? Яг өөр зорилготой орж байна. Нэг бол яг аль үеийн уран бүтээлийг үзэх гэж байгаа, нэг бол Египтийн соёлыг судлах гэж байгаа юм уу гэдгээс л хамаарна. Тэгээд дэрнээс хамаарал хэдэн өдөр хэмжээ нь хэр том байна? Хэмжээ бол бас л эгэлгүй том шүү дээ. Тийм үү? Тэ. Манайхан бол яг нөгөө бүгдийн л нэг таарч үзэл нөгөө монолитсаг өмнө очиж нэг селфи хийчихэл. Тэрийг үзсэн гэж ярьдаг тийм. Ярьдаг. Тэгтэл яг музей үзнэ гэдэг чинь бол огтой өөр зүйл юм л дээ. Хүн яг Азийн соёлоо бүр давмгаалж тэгээд тэндээсээ бүр яг алийг нь үзэх юм гэдэг ч юм уу тийм зоригтой үзэх юм бол маш олон хоног шаардлагатай. Луур хэд байдаг вэ? 30 евро илүү. Тэр хавцаа. Бүтэн сая өдөр сар бүрийн эхний 7 хоногийн бүтэн сая өдөр үнэгүй. Итали цай сурж байгаа хоорондоо Италийн үзэх ёстой одоо газар хаана гэж чи харав? Хэрэв хүн заавал Италиар очивол энийг заавал нэг харж үзэхээр ялангуяа зураач талаас хүний яг зураач талаас нь бол одоо манай Флоренц Академид 5 дахь өдөр болгон урлагийн түүхийн лекц орж байгаа. Тэн дээр ингээд бүх хотуудынхаа онцлогийг, бүх хотуудынхаа урлагийн жижиг чамааг хүмүүсээ энэ бүх юмнуудыг ингэж ярьж байгаа. Тэгэхээр Италид бол бүх хот нь өөрийн түүхтэй, бүх хот нь өөрийн үзмэртэй, өөрийн онцлогтой. Тэгээ зарим хотууд нэхэд чинь хуучин бүр хэдэн зуун жилийн өмнө бол Итали чинь маш жижиг тийм баг овг аймаг тийм юмнууд байж байгаа л эвлээл, бутраал ингээл яасан. Тэгээ тэрийгээ дагаад олон төрлийн бас соёл онцлогтойгоор хотууд нь бас тогтсон ч тийм жижиг хотууд байдаг. Одоо ингээд нэгдсэн Итали болсон байгаа болохоос. Тэгэхээр яг үзвэл бүхэл хот өөр ингэсэн маш өвөрмөцсөн түүхтэй тийм юм байли. Яг бас л ялгаагүй нөгөө нэг юу үзэх гэж яг ямар зорилгоор Италид очиж яана гэдэг юм чухал. Үнэхээр газар зүйн байрал тийм юм үзэх гэж байгаа бол Италийн урд хэсэг рүү явах юм бол шөө бүр гоё. Сицил тал руугаа энэ төр шөө бүр гоё байх жишээд. Яг бүр яг дүрслэх урлагийн соёлын талынхын зүйлийг зорж үзэх гэж байгаа бол Ром, Венец, Флоренц гэл ингээд явчих. Окей. За тэгээ Италиар нэг аялах байлгүй. Италид аягуул нэг одоо подкастыг сууж байгааг бас үгүйсэх байх гэж бодож байна. Тэ. За баярлалаа гэж. Баярсанд баярлалаа. За баярлалаа. За ингээд дараа нь эргээд дараагийн подкастын дугаараар уулзцгаая. Тэгээд подкаст маань үргэлжлээд илүү их одоо сонирхолтой сэдвээр агуулгаар та бүхэнд хүрэх байхаа гэж итгэж байна. За эргээд уулзъя баяр та.